Хэрхэн UB-Cab Express шуурхай өргөлтөнд бүртгүүлэх вэ? Жолооч та UB-Cab Driver application дээр дарж ороод нэвтрэх болон шинээр бүртгүүлэх гэсэн хэсгийн шинээр бүртгүүлэхтэр дарж орно. Доош гүйлгэснээр бүртгүүлэх гэсэн хэсэг гарч ирэх бөгөөд бүртгүүлэхтэр дарж өөрийнхөө утасны дугаарыг бичиж оруулна. Утасны дугаараа бичиж оруулсныхаа дараа та UB-Cab-ийн үйлчлэгээний нөхцөлийг зөвшөөрч үргэлжлүүлэх товчноор дарж цааш үргэлжлэнэ. Үүний дараа аппликейшн руугаа цаашдаа нэвтэрч орох нууц үгийг зохиож оруулна. Нууц үгийг зохиож оруулахдаа доор бичсэн санамжийн дагуу зохиож оруулаарай. Нууц үгийг бичиж оруулсны дараа үргэлжлүүлэх товч идэвчих бөгөөд та үргэлжлүүлэхтэр дарж цааш үргэлжлэнэ. Тухайн товчон дээр дарсны дараа таны оруулсан утасны дугаар дээр 6 оронтой баталгаажуулах код мессежээр ирнэ. Тухайн мессежээр ирсэн кодыг та 6 нүдэн дээр бичиж оруулснаар цааш үргэлжлэж бүртгэл амжилттай үүсэж байгаамаа. Үүний дараа дан системийн холболд явах учраас та баталгаажуулах товчон дээр дарж өөрийнхөө e-Mongolia-гийн системийг UB-Cab Driver application-тай холбох юм. E-Mongolia-гийн мэдээллийг та оруулсны дараа зөвшөөрөх болон татгалзах гэсэн хоёр хэсэг гарч ирэх бөгөөд та өөрийнхөө мэдээллийг зөвшөөрөх товчноор дээр дарж баталгаажуулна. Амжилттай баталгаажуулсныхаа дараа UB-Cab-ийн гэрээ дагуулах гэсэн хэсэг гарч ирэх бөгөөд та UB-Cab-ийн шуурхай үргэлтэнд үйлчлэгэнд явах гэж байгаа учраас та хүргэлт гэсэн хэсгийг сонгож цааш үргэлжлэнэ. Үүний дараа ямар хэрэгсэлтэй явах вэ гэсэн гэрчлэгээний зургийг дарж оруулна. Гэрчлэгээний зургийг дарж оруулахаас өмнө өөрийн нэр дээрх машин бүртгүүлэх, өөр хүний нэр дээрх машин бүртгүүлэх гэсэн хоёр сонголт гарч ирэх бөгөөд та аль нэгийг сонгож үргэлжлүүлэх юм аа. Ингэж үргэлжлүүлсээр тээврийн эрсдлийн улсын дугаарын мэдээллийг бичиж оруулна. Улсын дугаарын мэдээллийг оруулсныхаа дараа оруулах гэсэн товчноор дээр дарж цааш үргэлжлэнэ. Тээврийн эрсдлийн гэрчлэгээний урд болон ард талын зургийг дарж оруулцгаая. Урд талын зургийг болон тээврийн эрсдлийн ард талын зургийг дарж оруулаарай. Зураг амжилттай орсноор болсон гэсэн товчноор идэвчих бөгөөд та болсон дээр дарж цааш үргэлжлэнэ. Үүний дараа UB-Cab application дээр тань харагдах өөрийнхөө зургийг дарж оруулна. C зураг гэсэн хэсгээр дарж, зураг оруулах дээр дарж та өөрийнхөө зургийг сонгож оруулах юм аа. Тухайн зураг нь хэрэглэгчэд харагдах учраас та өөрийнхөө биенээс дээш C зэсгийг инээсэн байдалтайгаар дарж оруулаарай. За миний зураг дарагдлаа. Би амжилттай сонгож оруулснаар миний зураг баталгаажна. Одоо би доор байрлах зураг оруулах гэсэн хэсгийг дарж оруулна. За миний бүх зураг амжилттай илгээгдлээ. Үүний дараа доор илгээх гэсэн товчноор идэвчих бөгөөд та илгээх товчноор дээр дарж цааш үргэлжлэнэ. Бүх зураг явсан учраас та хүргэлт гэсэн хэсгээр дарж үйлчлэгийг нээнэ. Үйлчлэгээний гэрээний хэсэг гарч ирэх бөгөөд та гэрээтэйгээ маш сайн танилцаад зөвшөөрч гэсэн хэсгийг идэвхжүүлээд үргэлжлүүлээрэй. Үргэлжлүүлсний дараа гарын үсэг зурах хэсэг гарч ирэх бөгөөд та өөрийнхөө гарын үсгийг энэ дээр зурж оруулна. Гарын үсэг амжилттай зурагдлаа. Яг одоо гэрээ байгуулах гэсэн хэсгээр дарж гэрээ амжилттай үүсэж үйлчлэгийг идэвхжүүлнэ. Доор байрлах үйлчлэгээний гэсэн хэсгээр дарж таны хүргэлтийн үйлчлэгээ амжилттай идэвхжиж байгаамаа. Хүргэлтийн үйлчлэгээ амжилттай идэвхжсэн учраас та өнөөдөр UB-Cab-ийн шуурхай үргэлтийн шинэ жолооч болж байгаамаа. Танд амжилт хүсье.